Галзуу кино сувагтай тавтай морил. За энэ удаад бүрэн та нартай бас нэг сонирхолтой киног ярьж өгөхөр сонголоо. Ямар кино вэ гэхээр 2020 онд гарсан Project Power. За ярихаар сонгосон энэ галзуу кино та нарт таалагдана гэдэгт борооны итгэлтэй байна. За тэгээд энэ галзуу киног хэдэн бороонууд нь зөвхөн ийм артын салбаруудаар худалдаалагдаж байгаа Японы анхны премиум шар аригтай хамтран хүргэж байна. Манайхан тэгээд лайк дарахаа мартуу. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаараа тэгээд Сабадрагвол дараад нэгдээрэй. За New Orleans-ийн захад нэгээр хэдэн залуусыг цуглуулад тэдэнд нэг онцгой бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаар кино эхэлнэ. Тэгээд тэр бүтээгдэхүүнээ тэдэнд өнгө өгөх гэж байгаа гэсэнд заадуулна гайхнаа. Бид New Orleans төрхөн зур байх учраас биднийг энд байх хугацаанд өнгө аваад хүссэн үнээрээ зар. Энийг юу гэж нэрлэдэг юм бэ? Залуу минь чи их юм асуух юм аа. Намайг Newt гэдэг. Тэгвэл Newt. Энэ бол Power. Зангидд Power гэх шин бараг аваад хот даяар худалдаалснаар хотын 911-т хачирхалтай дуудлагууд араараасаа ирж эхэлдэг. Бүгд л тухайн эмийг хэрэгэлсэн хүмүүсээс илэрч байгаа хачирхалтай үйлдэлүүдийн талаар мэдээлж байлаа. За дүрс солигдоход нэг өсвөр насны охин хайрцагт хадгалсан гэрэлтсэн Power эмнүүдээс нэгийг авч сонирхоод харж байна. Охиныг Robin гин. Тэгсэн хоёр залуу дуудсанд тэр нүрээ халахлаад тэр хоёр руу очдог. Нөхдүүд Power эмийг худалдаж авахар ирснэ хэлсэнд Robin нэг ширхгэн $500 гэсэнд нөгөөдөл гайхаж байна. Эрэлт их болохоор үн өсгөөс аргагүй штэ. Би наадхыг шинэ угаад хан руу авирч чаддаг болмоор байна. Энэ тэгэж үйлчилдэггүй маа. Чи энийг уусан шамар хүчтэй болохоо өөрөө сонгохгүй. Им өөрөө сонгодгийг. Тэгсэн араас нь өөр нэг залуу гараад ирсэнд тэд өөрийг нь дээрэмдэх гэж байгааг Робин ойлгоно. Нөхдүүд Робиныг цохиж унгаад цүнхэнд нь байсан 3 эмийг авах гэж байтал азуулч нэг мототой залуу ирээд тэдэнд буу тулгаад барьж авсан нь New Orleans-ийн цагдаагийн газрын офицер Фрэнк байлаа. Тэрний харсан 3 залуугийн гартаа барьсан гэрэлтсэн Power эмээ уух гэсэн ч Фрэнк эмийг гиндүүлээд шүүрч авна. Та нар азтай байлаа. Өнөөдөр би ганцхан гавтал ирсэн. Тийм болохоор та нарыг тавьж явуулаад энэ борлуулагчийг барьж явахар шийдлээ. Тэгэд Робны гавлсанд залуус ч явцгаалаа. Тэднийг авсны дараа Фрэнк Робныг сулалж ойр зүрийг ярилццгаана. Энэ хоёр биенээ сайн таньдаг болох нь ярианаас нь илэрхий. Фрэнк Робноос байнга Power юм авдаг бололтой. Таны сая халаасандаа хийж гисэн юм $500 үнэтэй шүү. Ингээд та ер нь цагдаа юм уу худалдан авах юм уу? Тэрнийг шууд хэлгээд ярихтай л. Муу залуус энийг хэрэглээд супер хүчээрээ бүхэл бүтэн цагдаагийн хэсгийг үгүй хийхийг харж л байлаа. Тийм нөхдүүдтэй тулсан тохиолдолд хүч тэнцүү байх санаатай гэх үдэ. Ингээд тэр Робинд $500 өгөөд эмийг авлаа. Тэгээд Фрэнк тэрэнд төрсөн өдрийн бэлэг болгож унж явсан мотогоо бэлгэлсэнд Робин ч хагартлаа баярлж тэрнийг хүргэж өгөхөөр сундлаад явна. Маргааш өглөө нүрээр Робин гэртээ ирээд шөнийн 8-аас олсон мөнгөө цуглуулгандаа хийгээд унтахаар хэвтэнэ. Энэ хугацаанд New Orleans-т үе ер бусын хүчтэй эсвэл онцгой хурдан хүмүүс үзэгдэх болсон тухай яриа амнаас ам дамжин сонсогдох болсон байлаа. Дүрс солигдоход нэг залуу New Orleans-т Power эмийг голлон борлуулагчдын нэг болсон Newt-ийг хайж яваа харагдана. Америкийн армийн хошууч Delta тусгай хүчний цэрэг байсан мань залууг Art гин. Мань хүн гартаа барьсан хаягийн дагуу явсаар ядуусын хорооллын нэг байранд ирж дээрээ гүрвлийн зурагтай хаалхан дээр очиод нүдлээ. Дотроос хүн дуурч хэн болохыг асуусанд Art өөрийгөө Саймоны найз Тампагаас бизнес ярихаар ирсэн гэж танилцуулдаг. Тэгсэн Newt хаалганыхаа завсар бууга зохиулгаад гараа өргөхийг тушаана. Тэрний нүүрэн түлэгдээд шархалсан бололтой. Эргэлзээд байгаа бол Саймон руу залгаад хошууч хочтой залуу ирсэн гэж хэл. Наана вэж би ярьчаад ирье. За ингээд тэрнийг явахад Артч хаалганы гинжин төгжээг нээхээр яравчлаа. Тэгээд төгжээг нээсэн даруйда додогшоо орсонд тэнд нь цүнхтэй Power эмнүүд тавьсан байна. Байрны ханан шатаад шал ханан бас цөмөржээ. Тэгээд бууга барьсаар очиход байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Newt зөөгтаах гэж оролдоно. Newt, би чамайг шаргатуулмааргүй байна. Чамайг энэ юмнуудаа хинээс авсныг чинь л мэдмээр байна мэд үү? Тэгэл болоо. Хин чамд энийг нийлүүлээд байгааг хэлэхдээ болно. Тохирох уу? Тэгсэн баригдахыг хүсээгүй нөхөр нуусан эмээ гаргаж ирээд муушгиж идэвхжүүлэнгүүтээ залгичлаа. Ингээд эмийг уусан даруйд бэйд нь эм хүчтэй нөлөөлж хамаг бие нь улаасаад шатаж эхэлнэ. Тэгээд галан хүн болсон нөхөр Арт руу тайрсанд
Мань хүнч тэрнтэй тулалдана. Тэрнтэй халз тулаа дийлэхгүйг ойлгосон Арт зогтсонд Ньютч улайран хөөно. Тэгсэн хэсэг хугацааны дараа эмний үйлчилгээ нь гарч эхлэхэд тэр дахиад 3 эм залгисанд биеийн бүр хүчтэйгээр дүрлзээд шатна. Харин нэг аль нуугдж байсан Арт тэрнийг нойтон хувцсаар толгойг нь ороогоод ваанта ус руу дүрж хинээс энэ эмнүүдээ авсныг нь байцаана. Нөхөрийнхэндээ тэр талаараа хэлэхгүй гүрийгээд байсан ч эцэстээ бууж өгч Бигги гэх хүнээс авснаа хэлдэг. Задагсан удалгүй биеийн улаасаад тесрэх гэж байгаа юм шиг болсонд тэрнийг доозоо хэтрүүлсэн болохыг Арт ойлголоо. Тэгээд эндээс хамаг хурдаараа зугтайхтаа зэрэгцээд Ньютийн бие дэлб. Дэлбэрэлтийн долгионд шидүүлсэн мань хүн хэсэг зур ухаан балархтаа охинтойгоо хамт осолд орж охиныг нь хэн нэгэн авч явж байсныг санана. Удалгүй байрны хүүхдүүд өшгөлж сэрээсэнд Артч цагдаа нар ирэхээс өмнө амжаад тэндээс явна. Зарим нөгөө талд Робин охин дөнгөж сэрээд хичээлдээ явах гэж байлаа. Ээж нь хүнд өвчтэй байсан бол саяын дэлбэрдэг Ньют тэрний үеэл ах нь байж. Тэгээд Робин Фрэнкээс авсан мотоогоо унаад хичээлдээ явдаг. Энэ үеэр Ньюттэй тулдах үедээ гараа түлсэн Арт шархаа богоод тэрний хэлсэн Биггийг ихчийг олохоор явах гэж байлаа. Арт гэрээс нь гарахтаа гар утсыг нь халаасандаа хийгээд гарсан байж. Тэм учраас утсанд нь ямар нэг хэрэгтэй мессеж ирэхийг хүлээн. Задагсан нэг хүн мессеж бичсэн нь Ньютийн үеэл Робин байлаа. Арт ч өмнөөс нь мессеж бичсэнд Робин уулзахаар тохирдог. Энэ үеэр хичээлдээ анхаарахгүй байгаа Робиныг багш нь загнаж хичээлдээ анхаарахгүй бол цаашид юу хийж амьдрах бодолтой байгааг нь асууна. Тэгсэн нэг найз нь Робиныг рэпер болох гэж байгаа гэсэнд багш нь тохургаад амьдаар үглээд үзүүлэх юм бол рэпер болж чадах эсхийг хэлээд өгье. Гэсэнд Робин ч тэсэлгүй багшийнхаа өөдөөс өвгөлж эхэлнэ. Is the criteria for you to be a creeper? Stalker, get new kicks, get a clue, get a hand. And your teeth been looking yellow, get an off-white tint. Yeah, I see I'm digging at your pride. You thought that you could me to try. It don't love nobody like who I am or who I might be. Ангаараа хөөрч тэрнийг хөөргөж байгаа харагдана. Тэгсэн энэ нь жинхэнэ биш Робины төсөөлөл байж таарлаа. Учир нь тэр багшийнхаа өдөөс өгүүлж зүрхлээгүй байна. Багш нь тэрнийг утсаа хураалгаад хичээлээ хийх эсвэл хичээлийн эрхлэгч рүү явахыг шаардсанд Робин утсаа хураалгахаас татгалзаж хичээлээ хаяад гараад явдаг. Энэ үеэр хотын төвд Фрэнк гэмт хэрэг болсон газар дуудлагаар ирж байна. Тэнд нэг банкыг зэвсэг тэтгээдүүд дээрэмдхийг оролдож дотор нь байсан хүмүүсийг барьцаанд авсан байлаа. Банкны гадаа байсан гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл дээрэмчид павер имийг хэрэгэлсэн байж болзошгүйг Фрэнк ойлгоно. Удалгүй хар хувцастай хүмүүс ирж тэднийг хэргийн газрыг хамгаалж дотогшоо орохгүй байхыг тушаасанд Фрэнк банкны арын хаалгаар нууцаар дотогшоо нэвтрэхээр шийддэг. Тэгээд дотогш орохоос өмнө павер имийг хэрэглээд цагандаа 5 минутын хугацаа тавиад орлоо. Тэгсэн ард нь өнгөлөнд алдлах супер хүчтэй дээрэмчин хан налаа зогсож байсныг Фрэнк анзаарсангүй. Дотогшоо ороод барьцаалагдсан хүмүүсийг цуллах гэж байтал нөгөө залуу цохиж унгаад цүнхтэй мөнгө аваад гараад зогтсонд Фрэнк ч хойноос нь хөнөө. Тэгсэн залуу явсан газрын хан өнгөний дагуу хамелеон шиг биеийнхээ өнгийг өөрчилж байгааг харсан цагдаа нар шок. Харин тэрнийг павер им хэрэгэлснийг ойлгосон Фрэнк хойноос нь шаргуу өгөөдөг. Дуутайгаа мөргүүлсэн нөгөө этгээд цүнхтэй мөнгийг авч тарилаа бусанд суугаад зөөгтайх гэсэн ч цүнхийг нэг үед дотроос нь өрчилж цүнхэнд нь суйрлуулсан будагтай бөмбөг дэлбрээд мань хүн өөрөө будагт хожигдлаа. Фрэнк ч хойноос нь хөөсөнд мань нөхөр цүнхээ хаяад зөөгтаалаа. За тэгээд Фрэнк эцсийн мөчөд залууг бариад авсан ч тэрнийг дарж унахтаа бууга алдчихлаа. Тэгсэн залуу бууг нь авч толгойд нь буудаад цагдаа нартай буудалцаж эхэлдэг. Тэгсэн павер им Фрэнкийн арсыг сум нэвтрэхээргүй зузаан бас юр бусын хүчтэй болгодог байж таарна. Тэгэд Фрэнк нөгөө залуу газартаа саваад нам цохиод бариад авна. Гэмтэтгэдэг барьсны дараа Фрэнк эмчийн үзэлгээр орж итэл дарга нь ирж павер им хэрэгэлснийг нь асуудаг. Тэгэд мань хүн үннээ хэлэхэд тэрнийг бууга цагдаагийн тэмдэгтэйгээ хураалгахыг шаардна. Би цагдаа нарыг хууль дүрмээ мөрддөг байгаасаа гэж хүсэж байна. Энэ эмтэй холбоотой ямар ч хууль дүрм байхгүй.
Тэгээд ч би тэр имийг уугаагүйсэн бол үдийд тархиа зад татуулаад өгцсөн байх байлаа. Бид өдөр бүр ийм хэрглэж супер хүчтэй болсон янз бүрийн гэмт этгээдүүдтэй тулгарч байна. Тэгээд яг барих гэхээр л хар хувцастай хүмүүс ханаас ч юм гарч ирээд бидний ажлыг булаагаад байна. Гэтэл тэр хүмүүс тань шиг, над шиг энэ хотын оршин суугчдыг хайрладаг хүмүүс биш. Намайг өнөөдөр муу залуу болгомоор байгаа болно. Гэхдээ энэний оронд хоёулаа энэ хэрэг дээр альбом бусаар хамтруул тэр хар хувцастангуудаас илүү үр дүнд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна. Тэгсэн дарга нь артын зургийг өгөөд тэрнийг энэ бүх хэргийн ард байгаа гэж таамаглаж байгаагаа хэлсэнд Фрэнк ч тэрнийг барихаар шийднэ. Харин арт Ньютийн утсыг бариад Ньюттэй уулзахаар ирэх хүнийг хүлээж байлаа. Өөрөөр хэлбэл Робныг. Робныг өсвөр насны охин гэдгийг төсөөлөхгүй байгаа шүү дээ. За тэгээд орой болж Робин сууж байсан цайны газарт нь ороод Ньютыг хайсанд арт өөртөө бичлсэн хүн Робин болохыг ойлгоно. Тэрнийг олж чадаагүй Робны гараад ирэхэд модогийнхэн дугуйг хинэгэн хагалчихжээ. Аргагүй байдалд орсон Робин борон дунд мотогоо түрээд явж байтал арт тэрнийг машиныхаа багаачнд чихээд аваад явна. Энэ үеэр Фрэнк Робноос им авахар явж байлаа. Арт тэрнийг хотын захад хөнгөө газар таваад шат кабинда суулгаад байцаана. Робин ихэндээ юу ч мэдэхгүй гэж гүрийсэн ч арт тэрэнд Ньют үгснийг хэлээд тэр имийн талаар мэдэх бүхнээ хэлэхгүй бол өөрийг нь ч зүйл дуусгах гэд сүрдүүлсэнд Робин мэдэх бүхнээ ярина. Дүрс солигдож анх New Orleans-т Power имийг зарж эхэлсэн Biggie нэг эмэгтэйтэй онгоцны буудалд нэг хувийн онгоц буухыг хараа зогсож байна. Тэр онгоцоор Өмнөд Америкийн харт амхны картелуудын босс ирж байгааг нөгөө эмэгтэйд хэлдэг. Тэгсэн удалгүй онгоцноос Өмнөд Америкийн харт амхны хамгийн том картелийн босс эмэгтэй боллоо. Мөнгө бэлэн. Бараа чинь үнэхээр чанартай бол 8 хийхэд асуудал байхгүй. Бараа? Энэ бол энгийн бараа биш. Энэ төр засхийгч унга хүчтэй. Та яг одоо Өмнөд Америкийн хамгийн хүчрхэг эмэгтэй болох гэж байна. Зарим арттай хамт явж байгаа Робин утсаараа сэмхэн Фрэнк рүү тусламж хүссэн мессеж бичиж байлаа. Робин артыг дагуулад Ньютэд эм өгдөг хүмүүс рүү явж байгаа нь энэ. Тэгэд нэг супермаркетын гадаа очиод арт Робинд үг зааж өгөөд дотогшоо оруулдаг. Дотогш орохт нь арт араас нь дагаад орлоо. Робин явсаар нэг лангуун дээр очиж нууц үгийг хэлсэнд цаадуулна төр хүлээж вэ гэж байна. Арт Робиныг анхааралтай ажиглаж байсан ч анхаарал сарных хооронд тэр алга болчлоо. Дотогш орсон Робин тэнд байсан залууд өөрийгөө хошууч гэж нэрлсэн залуу Ньютыг алсан бас яг одоо гадаа байгааг хэлсэнд цаадах нь сандарч эхэлдэг. Тэгээд шууд Power-ыг муугаад гадагшаа гарлаа. Тэгсэн тэр өрөөний барилгатаа залгаж байрлуулсан бүхээгтэй машины бүхээг байж таарна. За тэгсэн арт араас нь ороод ирлээ. Ингээд тэд хоорондоо ширүүн тулалдана. Мөрөндөө шаргацсан хайрт Робны байсан өрөөнд орж ирлээ. Тэгээд арын хэсэг рүү орсонд тэнд нь хяналтын өрөө байна. Өөрөөр хэлбэл эм болгоны дотор чип байдаг болж таарна. Чипээр дамжуулаад эмийг ууж янз бүрийн хүчтэй болсон хүмүүсийн нөхцөл байдлыг хянж байдаг болохыг тэр олж мэдлээ. Ийм замаар нөхдүүд гаргаж авсан эмнийхээ үр дагаврыг үнгүү туршиж үзэж байгаа юм байна л да. Эмийг уусан хүн бүр лабораторийн харахуулдаг гэсэн үг. Тэд энийгээ худалдан авагчдад харуулж бүтээгдэхүүнээ өндөр үн хүргэхээр ажиллаж байна. Бидэнд цаг багуулдаж би яаралтай иш очих хэрэгтэй байна. Тэгэд цусыг алдсан арт ухаан алдаад унлаа. Робин чин завшааныг ашиглаад зогтлаа. Тэгсэн удалгүй гадаа нь буудуулсан хэвтэж байсан нөхрийн биенээс сум нь гарч ирээд нөхөр босоод ирдэм байна. Тэгээд дэлгүүрт зогтож явсан Робныг барьж аваад алах гэсэн ч арт амжиж амийг наварна. Сандарсан Робин зогтоох гэсэн ч арт тэрэнд мөнгө санал болгож өөрт нь туслахыг хүслээ. Гой, надад туслаач дээ. Би зүгээр л охиноо л олмоор байна. За ингээд Робин тэрнийг ээжийнхээ ажилдаг мал эмнэлэгт авчирлаа. Тэгээд шархыг нь ойсон дудалгүй артаж ухаан орж Робин амийг нь аварсан болохыг ойлгоно. Зарим Фрэнк Робныг хайж гэрийнхэн гадаа ирж байна. Тэгсэн хар хувцастай хүмүүс гэрд нь очиод ээжийг нь байцааж байгааг хараад Фрэнк дотогшоо орсонгүй.
За сарын борон гялсны реклам алгададах. Тэгэхээр Японы анхны премиум шар арга нь 1876 онд үйлдвэрлэгдсэн. Тэгээд 150 жилийн хойд зориулаад тусгай манга бүтээсэн юм байна. Бүтээгдэхүүний хажуудах QR кодыг уншуулад монгол хэлээр сонгож мангаг бүрэн унших боломжтой байна. Энэхүү онцгой контент Монголд анх удаа хэрэгжиж байгаа юм байна шүү. Зөвхөн ийм артын салбаруудаар ганц авалгаатай худалдаалагдж байгаа юм байна. Ганц авалгаа нь анхны амт чанарыг хадгалж хүйтнээ удаан барьдаг онцлогтой байна. Япон улсын анхны премиум шар арга. Тэгэд байшинг тойрч Робны өрөөний цонхоор дотогшороод хувцсаа тайлж үсээ норгоод усан дороод гарч ирж байгаа хүн болоод гарч ирсэнд бөөгд гайхацгаана. Тэгэд ээжийнхэн чихэнд Робн өөрийг нь илгээснийг шивнэж амжина. Хар хувцастай нөхдөө тэрнийг хэн болохыг байцаасанд Фрэнк ч Робны ээжийн утсыг гаргаж ирээд лайв хийлээ. Тэгээд эднийг ямар ч зөвшөөрлийн бичиггүй цагдаагийн үнэмлэхгүй ээж гэрт нь дайрч орж ирсэн гэж лайваар ярихад нөгөө хоёр бантад гараад явлаа. Тэдний гармагц Фрэнк Робны ээжийн утсыг машиных нь ард скотчдж нагаад явуулчихна. Харин арт Робинтой ярилцаж байна. Арт тэрнийг ийм гэмт хэргийн замаас эртхэн гарч өөрийн сайн чаддаг зүйлийг олоод тэрнийгээ бусдаас илүү хийж чаддаг болохыг зөвлөдөг. Тэгээд тэрнийг рэпер болох мөрөөдөлтэйг нь сонсоод өгүүлж өгөхийг хүслээ. Робин ихэндээ хичээж байсан ч сүүлдээ зориг ороод тэрнээс ямар ч хамаагүй үг хэлхийг хүсэж байна. Гайхсан Арт ямар ч хамаагүй үг хэлсэнд Робин ч тэр үгээр нь сүүл холбоод өгүүлсэнд Арт тэрнийг үнэхээр авьяастайг нь ойлгоно. I might need an antipsychotic. I've been about it, even if my mental space is crowded. My mom's a Protestant, I know that we can make it out. I may be little, but in these waters you won't catch me drowning. Dollar bills I'm gonna be counting. Хүү, алж штэ. Чи үнэхээр сайн юм байна. Энэ бол чиний хүч. Энийг ашигла. Тэгвэл чи алцахгүй. Энэ хоёр Фрэнк Робны ээжийн утсыг дагаж хар хувцастай хүмүүсийн хойноос явж байна. Харин Робин Арт хоёр бигийг олохоор явж байлаа. Замдаа Арт өөрийгөө Telios гэх батлан хамгаалтын хувийн компанид ажиллаж байснаа хэлдэг. Telios компани ихэндээ системийн аюулгүй байдлын чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулж ирсэн ч яванда генийн инженерчлэлийн чиглэлд илүү анхааруулж улмаар Арт тэргүүтээ сэргээс халагдсан тусгайгийн офицеруудыг хөлсөлж тэдэн дээр хүнийг супер хүчтэй болгодог юмэ туршиж эхэлсэн байж. Маньхан хожим нь Трейсигийн охинтой болжээ. Тэгсэн охин нь том болох үед эм хэрэглэх шаардлагагүйгээр өөрийн гэсэн супер хүчтэй болох нь тодорхой болж. Энийг нь олж мэдсэн Telios-ийнхэн Трейси охин дээр туршилт хийхээр шийдсэн байлаа. Байдал буруугаар эргэж байгааг мэдсэн Арт охиноо аваад зүгтаасан ч удалгүй баригдаад охиноо алдсан нь тэрвэж. За тэгэд явсаар олон хүн бужигнсан газарт ирцгэлээ. Учир нь хажууханд нь New Orleans-ийн Америк хөл бөмбөгийн багийн тоглолт болох гэж байсан учраас тоглолт үзэхээр олон хүн цугласан байлаа. Мань хоёр тэнд зогсож байхдаа Артын өмнө нь харж байсан хүн тэнд явж байгааг харна. Тэгээд тэрнийг нэг тийшээ ороход Арт араас нь орсон ч үүднийх нь хамгаалагч оруулсангүй. Тэгэхээр Арт нөхрийг ухаан алдатлан цохиод хувцсыг нь өмсөд дотогшоо ордог. Харин дотор Бигги тайзан дээр зогсоод өөрийнхөө павер төслийг танилцуулж байдаг. Ингэхдээ тэр өнгөрсөн хугацаанд хотоос хот руу дамжиж яваад олон мянган хүн дээр имээ туршснаа тайлбарлаж байлаа. Бидний зорилго энгийн. Бид хүн төрлөختний дараагийн 90 үеийг эхлүүлэх зорилготой. Та бүхний санхүүжилтийн ачаар манай Telios компани энэ дэлхийн хамгийн хүчирхэг компани болох болно. Харин та нарт хүч чадал өгөгдөнө. Тоглолтыг тэнцвэржүүлэх, эмх замраагүй байдлыг бий болгох, бодит байдлаа эрс өөрчлөх хүч. Нэг өдөр та нар эм уух шаардлагагүй болно. Тэгээд тэр сүүлэн тасраад эргэж ургадаг гүрүүл. Орчиндөө тохируулж зүвсээ хувиргадаг 8 алж, өөрийнхөө ясыг хуглаад зэвсэг болгож ашиглаж чаддаг чон мэлхий. Түнэр харанхуйд харж чаддаг шар шувуу гэх мэт олон амьтдын генийг ашиглаж янз бүрийн супер хүч бүхий генуудыг гаргаж авснаа тайлбарладаг. Энэ хоёр хар хувцастай хүмүүсийн машиныг дагсаар тэнд очисон Фрэнк Артын байгаа газрын гадаа Робинтой таарлаа. Тэгээд Артыг хаанагааг асуусанд Робин ихэндээ хэлэхгүй нуух гэж оролдсон ч тэгээд эцэстээ тэрнийг дотгошоо орсныг хэлнэ. Харин дотор Бигги павер эмээ туршаад эхэлж байна. Бигги нэг эмэгтэйд эм өгч тусгай бэлдсэн шилэн хоргонд оруулсанд цаадах нь хүмүүсийн нүдэн дээр эмээг уулаа. Тэгээд уусан даруйд эм нөлөөлж биеийн бүхэлдээ мөсдөд хөлдөж эхэлдэг. Дараа нь шилэн хоргыг өндөр температураар халаасан ч нөгөө эмэгтэй яагч байгааг харсан худалдан авагч эмний нөлөөг хүлээн зөвшөөрч байна. Энэ үеэр зөөгч болоод Бигги рүү очисон Арт тэрэнд сэмхэн буу тулгаад яралтай гарахыг тушаалаа.
Тэгсэн нэг зөөгч Артын зогсуулсан бариманыг хараад сандраад хашгирсанд тэнд байсан бүгдээрээ бууга гаргацгаалаа. Арт тэрэнд бууга тулгаж барьцаанд авсанд Бигич бусдыгаа бууга буулга гинэ. Худалдан авагчид Бигийг хаяад цүнхтэй эмүүдийг аваад явах гэсэн ч гаднаас Бигийн залуус орж ирснээр байдал эгзэгтэй болоод ирлээ. Тэгсэн тэдний дунд байсан нэг залуу сэмхэн эмийг уусан ч ийм сөргөөр нөлөөлөд цээж нь зад үсэрлээ. Эннээс болж тэнд гурвалжин дөрвөлжин буудалцаан болно. Тулааны үеэр шилэн хоргийн халаалт зогссонд дотор байсан эмэгтэй хорогтойгоо хамт хөөлдөж эхэлнэ. Харин хоргоны гадна талд Арт Бигийн хүмүүстэй нэлээд үзэж байна. За тэгээд Арт тэрнийг барьж аваад зураг үзүүлж зураг дээр хүмүүс хаана байгааг байцаана. Нөхөр ихэндээ юу ч мэдэхгүй гэж мэлдсэн ч хуруунуудыг нь тас буутсанд Genesis гих хөлөг онгоц дээрээс бүх үйл ажиллагааг удирдах байгааг хэлдэг. Тэгсэн Фрэнк Артд буу тулгасанд тэр жаргагүй байдалд ороод бууга хаяна. За тэгээд Фрэнкийг дөхөд ирэхэд огцом хөдөлж бууг нь булааж авсанд Фрэнк сандраад Робин өөрийг нь ийшээ ирүүлсэн гэхэд Арт тэрнийг буудлгүй өнгөрөөлөө. Тэгсэн Бигийн энэ сэмхийг ашиглаад зүлтэндээ нууссан нэг эмээ уугаад амжсанд нөхөр аврагтон биетэй болж хувраад тэдэн лүү дайрсанд мань хоёрч зугтаацгаана. Зугтах замдаа Арт коридорт байсан газны хавхалгыг нээж угаад Бигийг ойртоод ирэхдээ зэрэгцээд буудсанд тэрч дэл бүсэрлээ. Дараа нь Фрэнк Артыг баривчилж машиндаа суулгаад явах гэсэнд Робин эсэргүүцээд тэрнийг сайн хүн гэсэн чи Фрэнк тэрэнд итгэлгүй аваад явлаа. Хэргийн газарт үлдсэн Робин тэнд хаягдаж үлдсэн нэг мотоциклийг түрээд аваад гарч итэл урдхан талд нь том хар машинд Артын хайгаад байсан зурган дээр хүн сууж харагдсанд тэрч машиныг нууцаар дагна. Фрэнк Артыг цагдаагийн хэлтэст авчирхад мань хүн Power Imig үйлдвэрлэгчид охиныг нь авч явсныг хэлдэг. Тэгээд New Orleans-ийн удирдлагууд Имиг үйлдвэрлэгчдээс мөнгө авсан учраас New Orleans-ийн гудмаар Power Im хаас айгу зарагдаж байгааг хэлсэнд Фрэнк эргэлзэж эхэлдэг. За ингээ ярилцаж байтал Фрэнкийн дарга мессеж бичиж Артыг цагдаагийн газарт аваачихгүй байхыг тушаасанд мань хүн ярьсанд нь итгэж эхэлнэ. Галт тэрэгний замын эсрэг тал зогсож байгаа бүхээгтэй машиныг харж гинөө. Тэр сонин түгэлтийн машин биш ээ. Удахгүй тэд ирээд чамайг халаад намайг аваад явна. Гэхдээ хэрвээ тэд намайг охин дээр минь хүргэн гэвэл надад хамаалга. Харин чи гарцааг үхэн. Тэд энэ хотод юу хийгээд байгаа? Мас туршилт хийж байгаа. Эмийг тогтворжуулах арга замыг хайж байгаа. Хэрвээ тэд тогтворжуулах арга замаа олвол их хэмжээгээр нь үйлдвэрлэж эхэлнэ. Тэгэхэд энд болж байгаа бүхэн хаа сайгүй болж эхэлнэ. Тэгвэл чамд юу хэрэгтэй? Энэ бол чиний тэмцэл биш ээ. Тэд энэ навшаа манай хотод туршичаад энэ хүмүүсийг хэн ч өмгөөлж хамгаалахгүй гэж бодож байгаа бол эндүр чинь. За ингээд хэсэг хугацааны дараа хар хувцастай цэргүүд тэдний машин дээр ирэхэд Фрэнк алгуулсан ганцхан Арт суугаад үлдсэн байлаа. Тэд Артыг баривчлаад Genesis хөлөгт авчирч байх үед хар машиныг дагсан Робин ч тэнд ирдсэн нууцаар ажиглана. Нөхдүүд Артыг аваад тэр шөндөө бомтоос хөдлөх гэж угааг Робин ойлгодгоо. Тэгсэн Фрэнк ирж холбоо өгöd эргэн тойрныг анхааралтай ажиглаж харсан бүхнээ хэлж байхыг тушаагаад өөрөө бомтыг чиглээд алхлаа. Хамгаалтын ажилтан оруулахгүй гэсэн ч Фрэнк өөрийгөө бомтыг эзэмшдэг нууц боссын илгээсэн хүн гээд тэдний хөлгөөс татвараа аваад явах ёстой. Гээсэнд хамгаалтын ажилтан эргэлзэж энэ талаар лавлахаар орно. Тэгэд байж хад хаалгаа нэнгүүтээ Фрэнкийг буудаад унагсанд Робин шок. Тэгсэн очихоос өмнө Power Imig угаад сум нэвтэрдгүй арьстай болсон мань хүн босч ирээд хамгаалтынхныг зөөл дуусгаад дотогшоо нэвтэрнэ. За энэ үеэр хөлөг онгоцсонд Арт энэ бүхний ард тугаа гол хүн болох Гарднер гэгч эмэгтэйтэй уулзаж байна. Гарднер тэрэнд охин нь хүн төрлөختний дараагийн шатны хувьслын гол түлхүүр гэж бодож байгаагаа ярьж байлаа. Тэгсэн Арт тэрнийг жирийн нэгмүү хар тамхины 8 чингэсэнд хүмүүс нь тэрнийг цахилгаан бороохоогоор цогхоод агуулгын хэсэг рүү аваад явдаг. Зарим Робин охин хөлөг рүү ачигдж байсан бүхээгтэй машинд ороод нуугдлаа. Тэгээд хөлгийн тавцан дээр гарсан даруйдаа дотогшоо сэмхэн нэвтэрнэ. Тэгсэн хяналтын өрөөнд Фрэнк аль хэдийн ороод ирсэн тэнд байсан хүмүүсийг ухаан алдуулаад зогсож байлаа. Тэгээд камерын хяналтыг харж угаад Артыг хамгийн доод давхрын өрөөнд оруулж байгааг мэдлээ. Тиймээс Фрэнк хяналтын өрөөнөөс хаалгуудыг нээж өгч байхыг Робинд даалгаад буу аваад Артын хойноос явна. За ингээд Робин камераар Фрэнкийг харж хаалгыг нээж замыг нь чиглүүлж эхэллээ.
Тэгсэн аюулын дохиод угарсан учраас Гарднер Сандрат хөлгийг бомтоос яаралтай хөдлөхийг тушаадаг. Тэгсэн Артыг харгалзаж байсан сахалт хяналтын өрөөлөө явлаа. Харин Робин хаалгыг нээж өгөхгүй байсанд мань сахалт халааснасаа эм гаргаад уулсан даруйда хүчтэй болж төмөр хаалгыг цөм цохоод Робины байгаа хяналтын өрөөг чиглээд явна. Янз бүр Робин Фрэнкэд зам заах гэж хичээж байхдаа хөлгийн доор байх лабораторийн өрөөнд Трейси охин хоригдож байгааг олж харна. Тэгээд газрын зургаас охины хаана хоригдож байгааг мэдэж авлаа. Тэгсэн нэг цэрэг Power M-ийг уугаад Фрэнк рүү дайраад орно. Гэтэл цэрэг үе мөчгүй юм шиг гар хөлөө мушигруулж чаддаг чадвартай болж таарлаа. За тэгээд Фрэнк тэрнтэй тулалднаа гэж. За тэгээд Фрэнк нөхрийн гарыг сонгож татаад өрөөнөөс гарсан Робин өрөөний хаалгыг хаахад нөгөө цэрэг төмөр хаалганд гараа хавчуулаад ард нь үлдлээ. Энэ үеэр сахалт Робины байгаа өрөөний том төмөр хаалгыг цөм цохиод орж ирсэн ч Робин хяналтын комик сүхээр цавчиж эвдээд тэндээс зүг татсан байлаа. Ингээд болсон явдлыг Гарднер руу илтгэхэд нөхөр сахалтыг ард руу буцахыг тушаагаад бусдад нь охиныг барих тушаалыг өгнө. Хөлгийн газрын зургийг авсан Робин хэндэж мэдэгдэлгүйгээр лабораторийн өрөөлөө явж байлаа. Харин Арт өөртөө нүлдсэн хамгаалагчтай яриа өдөж байна. Бүх хүн арслан хамгийн хүчтэй нь гэж боддог. Гэхдээ юу гэж хамгийн хүчрхэг амьтан бол хатгагч сам хорхой. Тэр жижигхэн ч асар хурдтай хатгадаг. Тэр нарны гадаргаас ч халуун 4000 градус Цельсийн халуун долгионоор өрсөлдөгчөө цогхоход өрсөлдөгчийнх нь мах яснасаа мултардаг юм да. Тэгээд бүх зүйл дуусахад ганцхан ноён сам хорхойл тэнд үлдээд тулаанаас үлдсэн олзаа идээд сууж байдгийг. Тэгээд юу гэж? Бид энэ имийн бүх хүчийг амьтдаас авсныг чи мэдхүү. Харин миний амьтан юу гэж? Тэгэд мань хүн амандаа зуусан имээ харууллаа. Тэгсэн хамгаалагч айж тэрнийг суллаад өөрөө зүгтаана гэж. Энэ үеэр сахалт мань хүнтэй тулалтахаар бэлдсэн ч тэнд дамжиж ирсэн Фрэнк Артад буугаа өгсөнд мань хүн нөхрийг нам буудаад унагна. Харин Робин лабораторийн өрөөнд хоригдсон Трейси дээр ирж байлаа. Тэгэд аав нь тэрний гаргахаар ирснийг хэлсэнд Трейси ч баярлаад Робинтой хамт гаргахаар шийднэ. За тэгсэн Гарднер өрөөнд ирсэн ч тэд амжиж шаландаар нуугджээ. За тэгэд явсныхан дараа Робин Трейсиг дагуулад зогтаана. Охид явсаар Фрэнктэй тохирсны дагуу хөлгийн урд хитэгдэр уулзсанд Артч удаан уулзаагүй охиноо тээврээд авлаа. Цаг баг байгааг мэдчихсэн учраас онгоцонд очсон контейнеруудыг сүлжиж зугтаацгаана. Араас нь Гарднерийн хамгаалагчид мушгсоор л. За тэгээд гүцэд ирлээ. Тэгсэн ард нөгөө хэдийгээ зугтаалгаад гарандаа сэлэм шиг ястай залуутай хаалц тулалднаа. Мань хүнийг тулдах зур сум нэвтэрдгүү биетэй болсон Фрэнк Трейси охиныг биеэрээ халгалж хөлгийн нөгөө тийшээ гүйсэн бол Робин Арт туслахаар үлдлээ. Тэгэд контейнер ачигч кранд үлгсэн төмрөөр хутхан гарт нөхрийг ухаан алдатлан цогсонд Артч тэрнийг барьж аваад хутханд нь толгойг нь зоолоо. Тэгэд Арт Фрэнк Трейси хоёрыг гүйцэж ирээд хамтдаа аврах хөлөгт суугаад зүгтаах гэсэн ч Робин тэнд байсангүй. Учир нь Робиныг буцах замд нь Гарднер бариад авсан байж. Тэгээд тэдний яаралтай гарч иргэхэд Арт өмнө нь залхих гэж байгаа юм шиг болоод залгилгүй хадгалсан имээ амандаа зугаад гараад ирнэ. Бидхи буудаарай. Алив хошууча. Трейсиг яаралтай гаргаж өг. Чи охиныг сул. Тэгвэл би чамайг амьд үлдээе. Энд ямар ч тохироо байхгүй. Робин, намайг ийм уул юу болдгийг чамд хэлж байсан биз? Одоо яг тийм юм болно шүү. Тэгэд имийг залгисанд биеэс нь асар хүчтэй халуун долгион цацарч эхэлсэнд Арт тэр хүч чадлаа удирдахыг хичээнэ. За тэгээд имийн нөлөө гарахад мань хүн ухаан алдаад унссанд Робин сандарч сэргээх гэж оролдоно. Гэтэл Трейси охин ирж нүүрэнд нь хүрсэнд гарнаас нь асар хүчтэй илч ялгарснаар эдсийн мөчөд Арт ухаан орлоо. Тэгэд маньхэд аврах цайванд суугаад хөлөгөөс холдоод явна.
Дүрс солигдоход маргааш өглөө нь Genesis хөлгийг эргийн хамгаалалтын 2 хөлөг бүсэлж авч байна. Тэгсэн радиогийн мэдээгээр цагдаагийн газарч тэр эргийн хамгаалалтч тэр айл нь ямар ч хөлөг онгоц олоогүй гэж мэдээлсэн байлаа. Тиймээс Фрэнк тэр хэргийн учрыг олохоор шийднэ. Арт, чи энэ бүхнийг дууссан гэж бодож байна уу? Миний хувьд бол дууссан. Тэгэд Арт Робиныг тэврээд салах ёс хийж буруу замаар явалгүй өөрийн чаддаг зүйлийг тултал хийхийг сануулад машиныхаа багажин дугаа цүнхтэй зүйлийг үлдээж яваагаа хэлээд явлаа. Робиныг гэртээ очиод үзтэл тэр цүнхээр нь дүүрэн мөнгө байсанд ээжийнхнүүд орой дээрээ гарах шахна. За тэгээд хэсэг хугацааны дараа MC Robin Riley-гийн дебют дуу Ephemer цацагдаснаар кино маань дууснаа гэж. За энэ галзуу сонирхолтой киноны тайлбар маань ингээд дуусч байна. Тэгэхээр бас л сонирхолтой үйл явдалтай галзуу кино байлаа гэж мө бурууд нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдсан байгаа. За тэгэхээр энэ галзуу сонирхолтой киног зөвхөн ийм артын салбаруудаар худалдаалагдж байгаа Японы анхны премиум шар аригтай хамтран хүргэлээ. Буруугийн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань лайка дарахаа мартуу. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд сабадрагуул дараад нэгдээрэй. Дараагийн галзуу сонирхолтой киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.